That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Бид бүхний маш сайн мэдэх Египтийн хатан Клеопатра хэрхэн яаж явж байгаа түүхийн маш чухал дэндүү том тийм од дүр болж чадсан бэ гэж бас олон хүмүүс гайхдаг гэж магадгүй. Ерөнхийдөө Холливуудын кинонууд, эрдэв янзын жүжигчүүдэд бол Клеопатра хатныг тухайн үеийн дэлхийн бүхий хүчрхэг ирчүүдийн нүдийг нь согсож агуу эзэнт гүрнүүдийг бол мөхлийн ирмэгт хүргэж байсан тийм үзэсгэлэнт хорон санаатай шулан мэтэр ингэж ерөнхийдөө харуулж дүрсэлдэг. Гэхдээ энэ бүх хэвшмэл ойлголтууд бол яг үнэндээ бүгдээрээ худлаа. Эднэр бол бүгдээрээ тарих угаалт. Яг бодит байдал дээр Египтийн сүүлчийн албан ёсны фараон гэж явагддаг Клеопатра хатан бол түүний хамгийн хүчтэй зэвсэг нь түүний үзэсгэлэн төрөх эсвэл бие галбир бол огтоосоо байгаагүй. Түүний хамгийн гол зэвсэг бол 9 хэлээр чөлөөтөө ярьж чаддаг байсан тэр төгс оюун ухаан, геополитикийн маш нарийн торгон мэдрэмж, эдийн засгийн гүн гүнзгий тооцоолол зэрэг иймэрхүү ур чадрууд дээр нэг ёсондоо тархинд нь оршиж байсан. Тэрээр 3000 жилийн түүхтэй үндэс нурман дундаас сэхэх гэж тэмцэж буй Египт улсын хаан ширээнд 18хан наснаа суухдаа нэг зүйлийг маш сайн ойлгож байв. Газар дундын тэнгисийн хамгийн баян, хамгийн үржил шимтэй энэ улсыг өдрөөс өдөрт тэлэн томорч буй Ромын эзэнт гүрний савраас цэргийн хүчээр хамгаалах ямар ч боломжгүй байв. Тиймээс Клеопатра цэргүүдийнхэн оронд өөрийнхөө оюун ухааныг тулааны талбарт илгээсэн нэгэн. Тэрээр тухайн үеийн Ромын хамгийн нөлөө бүхий хоёр удирдагч болох Юлий Цезар болон Марк Антоны нарыг хайр дурлалын гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн маш нарийн манипуляцаар өөрийнхөө стратегийн хүүхэлдэй болгон хувиргаж чадсан байдаг. Клеопатрагийн түүх бол ирчүүдийн бичсэн дүрмээр ирчүүдийн давмгаалсан харгас ертөнцид өөрийнх нь тоглоомыг тулгаж чадсан бараг л цор ганц эмэгтэй түүх юм. Бид өнөөдөр Ромын ялагчдын зохиожүүлдсэн хуурамч багийг хуудаж түүхэнд хамгийн агуу стратегч эмэгтэйчүүдийн нэг болох Египтийн сүүлчийн фараон Клеопатрагийн бодит амьдрал руу өнгөх болно. Клеопатра хаан ширээгээ хэрхэн цус урсган байж буцааж авав. Сэтгэл зүйн ямар гайхалтай тактикуудаар Ромын жанжтыг тэрээр удирдах чадав. Мөн түүний унаст үнэхээр хайр дурлалаас болсон уу? Эсвэл хэтэрхий том геополитикийн бооцоо түүний амны үнэтэй алдаа болж хувирсан уу? Ирэх мэдэл урвалт сэтгэл зүйн дайн хосолсон Клеопатрагийн жинхэнэ түүхийг одоо ярих болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэсний их баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. Клеопатрагийн яг жинхэнэ түүхийг ойлгохын тулд бид нэр хамгийн эхлээд түүний үүсэл гарлын талаарх маш том төрөгдлийг нэн тэргуунд арилгах хэрэгтэй. Олон хүмүүс бол Клеопатраг Египт хүн гэж боддог боловч яг үүндээ Клеопатра огтоосоо Египт хүн байгаагүй. Түүнд нэг тусалч 0.1% ч Египт цус байгаагүй. Түүний судсаар ямар цус гүйж байсан бэ гэвэл агуу байлдан дагуулагч Александр Македонскийн хамгийн ихтгэвч жанжин болох Птолемейн цус бол урсаж байсан. Нэг ёсондоо бол түүний судсаар цэвэр грек Македон цус урсаж байсан гэж ойлгож болно. Птолемейн угсааныхан бол өөрсдийн тэр Египтэд тогтоосон тэр эрх мэдэл бурханлаг гэгдэж байсан тэр тухайн үеийн тэр ойлголт бүхий тэр цусаа хадгалахын тулд ах эгчнэр хоорондоо суудаг, үеэлүүд хамаатнууд хоорондоо гэрэлдэг иймэрхүү өв боломжлыг бол тэд нэр тээж явдаг байсан. Мөн энэ цус ойлголтоос нь болоод түүхэнд маш олон хаадууд галзуурал болон оюун санаа бие махбодын дороотлоор шаналж төгссөн ийм түүхэн баримтууд Египтийн түүхэнд Птолемейн угсааныхны дунд бас байдаг. Гэтэл Клеопатра бол энэ гэр бүлийн дүрмээс үнэхээр гадуурх гажсан нэгэн бол байсан. Тэрээр гэр бүлийнхээ энэхүү харгас бөгөөд эрх мэдлийн төлөөх цуст тэмцлийн тэр генийг бол гоц өөрийнх нь тэр хувь хүний өгөгдсөн гоц ухаантайгаа хослуулан өглөж авсан онцгой нэгэн байсан.
Манай эртний өмнөх 51 онд түүний эцэг Лимчин хочид 12 дугаар Птолемей хаан нас барахдаа улс орноо 18 настай Клеопатра болон түүний 10 настай эрэгтэй дүү болох 13 дугаар Птолемей нарт гэрээслэн үлдээв. Эртний гүрний хуулиар тэд гэрлэж Египтийг хамтран захирах ёстой байв. Гэвч хэтэрхий эрт хэрсүүчсэн улс төрийн асар их амбицтай Клеопатра хизээч хэн нэгэнтэй тэр тусмаа дөнгөж 10 настай жаахан хүүтэй эрх мэдлээ хуваалцахыг хүсээгүй юм. Тэрээр хаан ширээнд сумагцаад ордонд сэтгэл зүйн давангаллан хүчтэй тогтоож эхлэв. Клеопатра аль бие усны баримт бичгүүдээс дүүгийнх нь нэрийг зориудаар хасаж зөвхөн өөрийнхөө дүрстэй зоосыг цутгуулж эхэлсэн нь тухайн үедээ шууд иргэний дайн эхлүүлсэнтэй адил ноцтой үнэмлэхгүй эрх мэдлийг шаардсан үйл явдал болов. Гэхдээ Клеопатрад маш том саад байлаа. Учир нь түүний 10 настай дүүгийнх нь ард Птолемейн ордны хамгийн завьтай эрх мэдэлд шунсан зөвлөхүүд мөн хорт тайган Потиниус шуналт жанжин Ахиллеснэр зогсож байв. Тэдэнд Клеопатра шиг ухаантай, алсын хараатай, хянах боломжгүй хүчрхэг удирдагч бус харин өөрснийх нь дохио зангаагаар хөдлөж байх утсан хүүхэлтэй хэрэгтэй байв. Иймээс тэд ордны дотоод хувилдаан зохион байгуулж өлсгөлөнд нэрвдэд байсан ард түмнийг Клеопатрагийн эсрэг түрхэрснээр манай эртний өмнөх 48 онд түүнийг нийслэл Александрия хотоос хөөж Сирийн нутаг руу цөлж чадсан юм. Яг энэ тохиолдолд ихэнх хааны гүнжнэр ийм нөхцөлд амьд үлдсэндээ баярлаж нам хүмхэн амьдрах эсвэл бууж өгөх сонголт хийх байсан гарцаагүй. Гэвч Клеопатрагийн хувьд энэ бол ялагдал биш. Харин төр зургийн стратегийн ухралт байв. Сирийн эдсэн цөлд цөлөгдсөн тэрээр гомдлон суухын оронд асар богино хугацаанд хөлсний цэргүүдийг эзсүүлж өөрийн гэсэн айран босгож эхлэв. Тэр хаан ширээгээ өөрийнх нь байх ёстой зүйлийг зэвсгийн хүчээр буцааж авахар бэлтгэж эгч дүүсийн хоорондох иргэний дайны галыг асаахад бүрэн бэлэн болсон юм. Гэтэл яг энэ игсэгтэй цаг мөчид дэлхийн түүхийн хүрдийг эргүүлэх нэгэн чухал үйл явдал болсон нь Ромын агуу удирдагч Юлий Цезар дайснаа хөөсөөр Александрия хотын иргэд хөл тавьсан явдал байв. Ийхүү Юлий Цезар Египтийн түүхэнд холбогдож эхэлснээр геополитикийн шатрын өрг дээрх Клеопатрагийн жинхэнэ тоглоомын эхлэл аль бие усаар тавигдсан юм. Манай эртний өмнөх 48 онд Ромын иргэний дайнд ялалт байгуулсан Юлий Цезар өөрийн улс төрийн гол өрсөлдөгч болох Помпег мушгин хөөсөөр Египтийн Александра хотын иргэд бол хөл тавьсан байдаг. За яг энэ үед бол одоо Египтэд Клеопатрагийн дүү 13 дугаар Птолемей бол одоо төр барьж байсан. За гэвч түүний зөвлөхүүд нэгэн аимшигтай стратегийн алдааг тухайн үед гаргасан. За тэд нэр ямар алдаа гаргасан бэ гэвэл Юлий Цезарт тав засахын тулд за Ромын агуу жанжин одоо Помпейн толгойг Египтчүүд барьж авч тастаад Юлий Цезар түүний толгоогоор бэлэг барьсан байдаг. Гэхдээ энэ нь яг үнэндээ маш том алдаа болж хувирсан. За яагаад энэ алдаа болсон бэ гэвэл хэдийгээр Цезар болон Помпей хоёр өөр хоорондоо дайсан хүмүүс өрсөлдөгчд байсан боловч Помпей гэдэг хүн бол одоо яавч ч үгүй Ромын эзэнт гүрний нэгэн нөлөө бүхий удирдагчдын нэг за мөн одоо хуучин Цезарын хүргэн байсан хүн учраас энэхүү Ромын жанжин нэр төртэй хүн харь улсын хүмүүсийн гарт ингэж одоо шүүлтгүүгээр шудраг бусаар алагдсан явдалд бол Цезарын маш их уур хилэн одоо хурж жигшил зэвүүцэл нь бол хүрсэн байдсан байлээ. Тухайн үед цөллөгт байсан 21 настай Клеопатра энэхүү нөхцөл байдлыг алсаас маш их гярхаа ажиглаж өөрийнх нь тавт ашигтайгаар эргэх нэгэн онцгой боломж гарч ирснийг шууд мэдэрсэн юм. Түүнд хаан ширээгээ буцааж авахд Ромын цэргийн хүч хэрэгтэй байсан ч нийслэл хот болон хааны ордон бүхэлдээ дүүгийнх нь цэргүүдийн хяналтанд байв. Хэрв тэр зүгээр л хотод шууд нэвтрэхийг оролдвол тэр даруй алагдах нь тодорхой байж. Түүхэнд бичснээр бол Клеопатра хамгаалагчдын харааны хажуугаар өнгөрөхийн тулд өөрийн үнэн ч үйлчлэгч Аполлодороор өөрийгөө том хэвсэнд болгож хааны ордонд руу энгийн нэгэн ачаа мэтээр нууцаар нэвтэрсэн гэдэг. Улмаар Цезарын өрөөнд ачааг задлах үед дотроос нь Грекийн эхэс дээдсийн хувцастай, нүдэндээ галтай, нүүрэндээ согтоо, өөртөө дэндүү итгэлтэй 21 настай цэв залуухан хатан гарч ирэв. Энэхүү театрчилсан шинжтэй гинтийн бөгөөд зоримог үйлдэл нь 52 настай Цезарын сэтгэл зүйд маш хүчтэй цохилт өгчээ. Цезар амьдралынхын туршид түүнээс эрх мэдэл болон амь нас гуйж сөхөрсөн олон хад удирдагчдыг харж байв. Гэвч амиа алдах маш том эрсдлийг сүрэн түүний өмнө тэгш эрэхтэй байр суурнаас яриа хэлэлцээр хийхээр зогсож буй энэ эмэгтэй оюуны цар хүрээ эр зориг түүнийг бүр мөсөн эзэмдэв.
Клеопатра Цэзартай уулзахдаа зүгээр ч нэг гоо үзэсгэлэнгээ ашигласангүй. Тэрээр өөрийн төрсөн дүү болох Птолемей хааны бага насны гинэн байдал, зөвлөхүүдийнх нь харгас хэрцгийг дурдж, биел Египтийг тогтвортой удирдах Ромын эзэнт гүрний найдвартай түнш байж чадна гэдгээ маш тодорхой тайлбарлав. Тэрээр грек хэлээр уран цэцэн ярьж, философи геополитикийн сэдвээр Цэзартай энд тэнцүү мэтгэлцэж чадсан гэдэг. Улмаар энэхүү уулзалтын үр дүн нь маргааш өглөөнө гэхэд шууд мэдрэгдэв. Цэзар Клеопатра болон түүний дүү хоёрыг хоёуланг нь дуудаж аавынх нь гэрээслийн дагуу хаан ширээг хамтран барих ёстойг хатуу сануулав. Дангаар засаглаж байсан Клеопатрагийн дүүгийн хувьд Цэзарын энэхүү сануулгах нь бодит байдал дээр Ромын арим Клеопатрагийн талд орлоо гэсэн үг байв. Гэвч энэ бүхнийг төвчж чадаагүй Клеопатрагийн дүү болон түүний зөвлөхүүд Цэзарын эсрэг дайн дэгдээж Ромын хүчирхэг легионуудын өмнө ялагдаж хүлээж Клеопатрагийн дүү эцэст нь Нил мөрний усанд живж өгөв. Ийхүү Клеопатра хаан ширээгээ эргүүлэн авч чадав. Гэхдээ хамгийн чухал нь тэрээр Цэзартай улс төрийн холбоотон болоод зогсохгүй, түүнээс хүүтэй болсон нь түүхэнд Цезарион буюу бяцхан Цэзар хэмээн алдаршсан юм. Тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчийн цусыг Египтийн хаан ширээний залхамжлагч болгосноор өөрийн болон улс орныхон аюулгүй байдлыг нэг хэсэгтээ төгс баталгаажуулж чадсан нь. Тэгэхээр түүхчид ихэвчлэн Клеопатрагийн Ромын жанжистай үүсгэсэн харилцааны талаар төлхөө ярьцгаадаг болохоос биш, за Клеопатра өөрөө засаглаж байхдаа Египт орныг яг ямар байдлаар хэр удирдсан талаар тэр болгон ярьдаггүй. За Цэзарын тусламжтайгаар нэгэнт ингээд эрх мэдлээ баталгаажуулж чадсан түүний хувьд бол одоо Клеопатра зүгээр нэг тийм одоо гадаадын буюу Грекс цустай захирагч биш, харин жинхэнэ утгаараа Египтийн эзэн болох тэр сэтгэл зүй, за улс төрийн тийм цогц арга хэмжээнүүдийг шууд авч эхэлсэн байдаг. Түүний хамгийн эхний бөгөөд хамгийн ухаалаг алхам бол хэвний мэдлэг байв. Птолемейн угсааны хаад 300 гаруй жилийн турш Египтийг захирахдаа тэд зөвхөн грек хэлээр ярьж, орчуулагчаар дамжуулан ард түмэнтэйгээ харилцдаг байсан нь тэднийг эзлэн түрэмгийлэгчд мэтээр нийгэмд харагдуулдаг байж. Харин Клеопатра Египтийн уугуул хэлийг сурсан анхны бөгөөд цорын ганц Птолемейн угсааны удирдагч байв. Тэрээр уугуул Египтчүүд мөн худалдаачид хамгийн чухал нь шашны тэргүүнүүдтэй ямар ч орчуулагчгүйгээр төрлөх хэлээр нь шууд харилцаж эхэлсэн нь ард түмнийхэн итгэлийг олж авах маш хүчтэй зэвсэг болов. Үүнээс гадна тэрээр олон нийтийн сэтгэл зүйг шашнаар дамжуулан удирдах төгс тактикийг хэрэгжүүлсэн юм. Египтчүүдийн хувьд шашин болоод төрийн оршин тогтнох үндэс нь байв. Клеопатра өөрийгөө Египтийн хамгийн их шүтэгддэг охин тэнгэр Исидагийн хойд дүр Шин Исида хэмээн аль биесээр зарлаж, тэрээр олон нийтийн арга хэмжээ, шашны зан үйлүүдэд оролцохдоо Исида бурхны өмсгөл түүний титэмтэйгээр ард түмнийхэн өмнө гарч ирдэг байв. Энэ нь зүгээр нэг жүжиглэлт байсангүй. Энэ нь түүний эрх мэдлийг хүн төрлөختний хуулиас дээгүүр бурханлаг оршихуйн төвшөнд аваачиж, түүний эсрэг босгоно бурхны эсрэг нүгэл үлдэж буйтай адил гэсэн сэтгэл зүйн давхар хамгаалалтыг нийгэм даяар бий болгож чадсан юм. Улс төр шашны эрх мэдлээс гадна тэрээр гайхамшигтай эдийн засагч нэгэн байв. Эцгийнх нь үед Египт улс Ром дасрыг өртөө дотоодын эдийн засаг нь эргээрээ хэвтсэн байдалтай байж, харин Клеопатра Нил мөрний үржил шимтэй хөрсөн дээр хөдөө аж ахуйн системийг хатуу хяналтанд оруулж, мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулан, энэтхэг болон арабтай хийх худалдааны шин замуудыг нээв. Түүний засаглалын үед Египт нь газрын дундад тэнгисийн хамгийн баян, хамгийн тогтвортой эдийн засагтай улс болон цэцэглэн хөгжсөн бөгөөд Ромын эзэнт гүрнийг тижээдэг талхны сав, мөнгийг нь хэвлэдэг төв банкны шахуу болон хувирсан юм. Түүний энэхүү хүчирхэг бие даасан байдал Ромд хүртэл цуурайтаж эхэлжээ. Клеопатра манай эртний өмнөх 46 онд Цэзарын урилгаар Ромд зочлохдоо дагаар орсон хараат улсын гүнжийн дүрээр биш, харин дэлхийн хамгийн баян улсын эзэн хатны бардан байдлаар очсон юм. Цэзар түүний алтан хөшөөг Венера бурхны сүмд байрлуулсан нь Ромын сенат болон хуучинсаг үзэлтнүүдийн дургуутсыг дээд цэгт нь хүргэв. Тэд Цэзарыг харь улсын дарангуулагч хатанд ухаанаа алдтлан дурлаж, Ромын бүгд наримдах засаглалыг устгах нь хэмээн имэж эхэлсэн бөгөөд энэ имэж айсан сэтгэл зүйн нэг их удахгүй гарах улс төрийн аимшигт алдлахын нэгэн том шалтгаан болсон юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд, за миний орчуулсан манай сувгийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна.
За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтээр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60,000 төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. Манай эртний өмнөх 44 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ромын Сенатын танхимд Юлий Цезар улс төрийн хувилдагчдын гарт удаа дараа хутгалуулан амиа авцснаар Клеопатрагийн хувьд Ром дахь хамгийн том бамбай хамгаалалтаа бүрэн алдсан байдаг. За Клеопатра тухайн үед одоо өөрийнх нь амь нас ч гэсэн аюулт өртсөн байж магадгүй гэж ингэж болгоомжилж мэдэрч эхэлсэн учраас за өөрийнхөө Цезарионыг аваад Ромоос Александрия руу одоо нэн даруйвал зугтаж чадсан. Гэхдээ тэрээр бол одоо зүгээр нэг хумгүй зугтаж алга болоогүй. За харин Клеопатра дэлхийн одоо геополитикийн шатрын үүрэг дээрх дараагийн нүдлээ тэр доор нь шууд тооцоолж эхэлсэн байгаа юм а. Цезарын үглийн дараагаар Ромын эзэнт гүрэн 2 хуваагдав. Баруун хэсгийг Цезарын өргөмөл хүү залхамжлагч Октавиан, харин Египттэй хэв залхаа зүүн хэсгийг Цезарын хамгийн шивдэг жанжин Марк Антони захирах болов. Марк Антонид тухайн үед Парфийн эзэнт гүрний эсрэг асар том дайн хийхэд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай болов. Харин тэр үед тэрийг хөрөнгө мөнгийг гаргаж чадах дэлхий дээр цор ганц хүн байсан Клеопатра байв. Улмаар манай эртний өмнөх 41 онд Марк Антони Клеопатраг одоогийн Туркийн нутагт байрлах Тарсус хотод хүрэлцэн ирж Ромын эзэнт гүрэнд үнэнч гэдгээ батлахыг шаардсан байдаг. Тэнд Клеопатрагийн түүхэнд хамгийн алдартай сэтгэл зүйн мастер класс үйлдэл гарсан юм. Ромын хүчирхэг жанжин түүнийг дуудсан ч тэрээр очих гэж яарсангүй. Харин хэд хэдэн удаагийн дуудлагыг нь зориуд хойшлуулж өөрийнх нь үн цэнийг Марк Антонид хангалттай мэдрүүлсэний дараагаар Тарсуст хүрэлцэн очжээ. Гэхдээ бууж өгсөн хараат улсын захирагч мэт байдлаар биш, харин нүд гялбам сүр хүчийг гайхуулсан бурхан мэт байдлаар морилон ирэв. Түүний хөлөг онгоцсон автан бүрмэл мөнгөн сэлүүртэй ягаан торгон далбаатай байсан бөгөөд хатан хаан өөрөө хайр дурлалын охин тэнгэр Афродита буюу Египтээр бол Исида бурхан мэт хувцаслаж Эрос бурханы хувцас өмссөн бага насны хөвгүүд түүнийг дэвүүрээр сэвэж хамгийн үнэтэй хүчний үнээр агаарт хангадж байсан гэдэг. Энэхүү хараа сонсгол үнэрлэхүйн төгс дайралт нь угаас тансаг байдал зугаа цэнгэл дуртай Антонигийн сэтгэл зүйг тэр дорн эзэмдэв. Антони түүнийг оройн зоогонд урьсан боловч Клеопатра татгалзаж харин өөрийнх нь хөлөг онгоцсон дээр зочлохыг урьсан нь би чиний дуудсан зарц биш, харин чамайг дайрч буй эзэн чинь байна гэсэн эрх мэдлийн давд илэрхийлэмжийг давхар өгсөн юм. Тэдний харилцааг хүмүүс ихэвчлэн сохор хайр дурлал байсан мэтээр ярьдагч бодит байдал дээр энэ нь харилцсан ашигтай улс төр болон эдийн засгийн асар том хэвцэл байв. Марк Антонид Египтийн шахагдашгүй их баялаг хэрэгтэй байсан бол Клеопатрад харин Октавианаас сэргийлэх Ромын хүчирхэг легионууд болон алдагдсан газар нутгуудаа буцааж авах сүр хүч хэрэгтэй байв. Улмаар тэд хоорондоо гэрлэж ихрүүд болон дахин нэг хүүтэй болцсон бөгөөд Клеопатра дорны асар том бие даасан эзэнт гүрнийг байгуулахаар тэр даруй төлөвлөж эхэлжээ. Энэхүү геополитикийн тоглоомын оргил цэг нь манай эртний өмнөх 34 онд болсон Александриагийн хандивлал хэмээх түүхэн алдарт үйл явдал байв. Марк Антони Ромын эзэнт гүрний дорнод хэсгийн өргөм уудам газар нутгийг Клеопатра болон тэдний дундаас гарсан 3 хүүхэдтэй албан ёсоор бэлэглэж хамгийн ноцтой нь Клеопатрагийн ууган хүү Цезарионыг өмнөх хаан Юлий Цезарын цорын ганц хууль ёсны өв залхамжлагч хэмээн зарлав. Энэ нь ямар учиртай үйлдэл байсан бэ гэхээр өөрийгөө Цезарын хууль ёсны өв залхамжлагч хэмээн үздэг Цезарын өргөмөл хүү Октавианы эрх мэдэлд шууд хуулийн дагуу занал хийрч буй асар том өдөөн хадгалаг байв. Тэгэхээр Ромын эзэнт гүрний 2 хуваагдсан улсын нэг талын зохирч байсан Октавианы хувьд бол тэрээр тухайн үед бол цэргийн гарамгай суут жанжин бол байгаагүй. Гэхдээ түүнд нэгэн маш том давуу тал байсан нь суртал ухуулга буюу тухайн үеийнхэн тэр мэдээллийн дайны жинхэнэ мастер хүн байсан.
За тэрээр Марк Антонигийн эсрэг одоо шууд хэрвээ дайн зарлах юм бол Ромын эзэнт гүрэнд бол дахин иргэний дайн дэгдэж үүний улмаас ард иргэд бол маш ихээр дургуутсаж өөрийнх нь эсрэг босож ирнэ гэдгийг тэрээр маш сайн тооцоолж мэдсэн байдаг. За иймээс Октавиан ямар шийдвэр гаргасан бэ гэхээр Марк Антони руу шууд чиглэж биш, за харин Клеопатра руу өөрийнх нь тэр овоо харааг чиглүүлж эхэлсэн байдаг. Октавиан Ромын ариун дагшин Веста хэмээх охин тэнгэрийн сүмд хадгалагдаж байсан Марк Антонигийн Грэцийг хүчээр хулгайлан авч Ромын сенатын өмнө чангаар уншиж бүх нийтийг цочролд оруулжээ. Тэрхүү Грэцлэлд Марк Антони өөрийгөө Ромд бус, харин Александрия хотод Клеопатрагийн хажууд оршуулахыг хүссэн байв. Октавиан уг Грэцийг ашиглаж Марк Антонийг харь удсын шуламд ухаанаа алдаж өөрийн их орон Ромын үнэт зүйлсээ худалдсан урвагч хэмээн ард түмэн болон сенатын гишүүдэд бүрэн итгүүлж чаджээ. Ингээд Ромын сенат Марк Антонид биш, харин Египтийн хатан хаан Клеопатрад тэр дорно дайн зарласан нь стратегийн маш ухаалаг нүүдэл байв. Манай эртний өмнөх 31 онд Грекийн баруун эрэг орчимд байх Актиумын хойгт дэлхийн хувь заяаг шийдэх түүхэн тэнгисийн тулаан болов. Марк Антони Клеопатра нарын нэгдсэн флот хэдийгээр хөлөг онгоцны тоо болон хэмжээгээр илүү том байсан ч Октавианы шивдэг жанжин Агриппагийн удирдсан жижиг хурдан маневртай онгоцнуудын эсрэг тэд тулалдах ёстой болов. Гэвч харамсалтай нь тулаан ихэвхийн өмнөхөн Антонигийн цэргүүдийн дунд хумхаа өвчин дэгдэж хангамжийн зам нь таслагдаж мөн олон шивдэг жанжид нь Октавианы тал руу урвсан нь түүний сэтгэл зүйн асар том цохилт болсон юм. Түүхэнд болсон энэхүү асар том Актиумын тулаан бол үндсэндээ ядалт байгуулах гэхээсээ илүүтэйгээр бүслэлтийг сэтэлж гарах сүүлчийн оролдлого болон хувирав. Тулааны оргил үед салхины чиг өөрчлөгдмөгц Клеопатрагийн удирдах байсан 60 гаруй хөлөг онгоц тулааны талбарыг орхиж Египтийн зүгт зүглэн зүхтав. Үүнийг харсан Марк Антони үлдсэн флотоо байгаа байранд нь хаяад хайртай эмэгтэйгээ даган шууд Клеопатрагийн араас хөдөлсөн байдаг. Энэхүү үйл явдлыг Октавиан түүхэнд хулчхор ир хатан хааны банзлын араас гүйж цэргүүдэн орхилон хэмээн гутаан бичсэн байдаг. Харин орчин цагийн түүхчид энэхүү үйл явдлыг ялагдсан нэгэнт тодорхой болсон тулаанаас үлдсэн хүчээ авч гарах гэсэн урьдчилсан тохиролцсон стратегийн ухралт байсан гэж үздэг. Гэхдээ ямар ч байсан энэ бол тэдний геополитикийн сүрлийн эхлэл байв. Улмаар дараа жил нь буюу манай эртний өмнөх 30 онд Октавианы легионууд Египтийн нийслэл Александрия хотын хаалхыг хүчээр эвдэн орж ирэв. Антонигийн үлдсэн арим ямар ч эсэргүүцэлгүйгээр Октавианд бууж өгч Марк Антони гав ганцаараа үлдэж хоцров. Энэ үед Клеопатра өөрийн байгуулсан асар том бунхандаа алт эрдэнэтэйгээ түгжигдэн орсон байв. Гэхдээ энэ бүх үйл явдлын төгсгөл маш эмгэнэлтэй бөгөөд эмх замраагүй байдлаар төгссөн юм. Ямар нэгэн байдлаар Марк Антонид Клеопатра амиа хорлсон гэсэн хуурамч мэдээ түүний чихэнд хүрв. Хайртай эмэгтэйгээс мөн эрх мэдэл нэр төр эзэнт гүрнээсээ бүрэн хагдсан Марк Антони сэтгэл готролд орж цээж рүүгээ өөрийнх нь эвдээр дүрж амиа хорлохыг оролдов. Гэвч тэрээр шууд үхэж чадсангүй. Цусанд будагдсан үхлүүд хэвтэж байсан Марк Антонийг Клеопатрагийн итгэлт хүмүүс хатны байрлаж байсан бунханд авчирч оруулав. Ингэж тэр Клеопатраг амьд байгааг ухаарсан юм. Гэвч бүх зүйл дэндүү оройтсон байв. Дэлхийн хамгийн хүчрхэг гүрний талыг захирч байсан агуу жанжин Марк Антони өөрийн цорын ганц хайр, амьдралынх нь хамгийн том бооцоо болсон Клеопатрагийн гар дээр хамгийн эмгэнэлтэйгээр амьсгал хураав. Ийхүү Клеопатра цор ганцаар үлдэж Октавианы эсрэг гав ганцаараа нүр тулах ёстой болжээ. Гэвч бодит байдал дээр түүнд ямар ч цэрэг, ямар ч холбоотон байсангүй. Гагцхүү түүний агуу оюун ухаан хоосон бардан хоёр л хоцорч үлдсэн байв. Тэгэхээр Марк Антони хуурамч мэдээний улмаас өөрийнх нь амийг хорлон нас барж мөн Египтийн нийслэл Александрия хот бол бүхэлдээ Ромын легионуудын нарийн яриус Октавианы легионуудын хяналтанд бол орсноор Клеопатрагийн амьдралын хамгийн сүүлчийн хамгийн бардам тулаан аль биесээр ихэлсэн байдаг. Харин Октавианы хувьд бол Клеопатраг амьдаар нь барихыг маш их хүсэж болж өгвөл амьдаар нь барь гэдэг ийм тушаал өгч байсан. Гэхдээ Октавианы хувьд Клеопатраг амьдаар нь барих гэсэн тэр санаархал нь бол түүний амийг хэвтрүүлэх гэсэндээ бус харин ямар учиртай байсан бэ гэхээр Клеопатраг бол автан гав гинжээр гинжилж дөнгөлж байгаад Ром хотын гудамжаар бол дайны амьд доолц ялалтын өөрийнх нь тэр автан цом болгож ард түмэндээ харуулж гайхуулах гэсэн тийм аимшиг төлөвлөгөө хэрэгжүүлэхийн нэг хэсэг болсон гэж ингэж
хэлж болно. За ийм учраас ерөнхийдөө олзлох гэж оролцсон гэж хэлж болно. Гэхдээ Клеопатра хизээж хэн нэгний олз болох эмэгтэй байсангүй. Тэрээр өөрийн амьдралыг хэрхэн удирдсан шигэ өөрийнх нь үхлийг ч мөн өөрөө сонгохоор шийдэв. Тэрээр манай эртний өмнөх 30 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн үнэнч хоёр шивгчдний хамтаар амиа ягуутгсан байдаг. Түүх домогт түүнийг инжирийн сагсанд нууж оруулсан, хорт могоонд хатгуулсан үгсэн хэмээн ярьдагч. Орчин үеийн судлаачид түүнийг урьдчилан бэлтгэсэн, өвчин шаналлгүйгээр хурдан үхэлд хүргэдэг, хорны хольс уусан гэж үздэг. Октавианы цэргүүд хаалхыг нэвдэн ороход Клеопатра хэдийнэ амьсгал хураасан байсан бөгөөд фараоны автан титэм хааны бүрэн өмсгөлтэйгээ яг л унтаж буй охин тэнгэр мэт амгалан бөгөөд сүрлэгээр орчлон ертөнцийг орхисон байдалтай байж. Энэхүү Клеопатра үгснээр Египтэд 300 гаруй жил бүрэн ноёрхож байсан Грек угсааны Птолемейн эзэнт гүрэн нуран унаж үүнтэй зэрэгцсэн 3000 жилийн гайхамшигтай түүхтэй эртний Египтийн фараоны 90 үе бүр мөсөн дуусгар болж Египт улс орон биш харин Ромын жирийн нэгэн муж болон хувирсан юм. Гэхдээ хамгийн гол нь Клеопатра ингэж алдартай бараг домог болоход нөлөөлсөн 3 хүчин зүйл байдаг. Эхнийх нь бол мэдээж хэрэг Октавиан Клеопатрагийн тухай харгас завтай ирчүүдийг тачаалаар нь сохолдог аимшигт мангас мэтэр Ром даяар маш хүчтэй суртал ухуулга хийж байсан нь Клеопатраг хизээч мартагдахааргүй домог болгон мөнхөлж орхисон юм. Харин хоёрдугаар шалтгаан нь Клеопатра зүгээр нэг үзэсгэлэнтэй гүнж байгаагүй бөгөөд тэрээр философи болон одон орон математик түүнчлэн анагаах ухааны салбарын гүн гүнзгий мэдлэгтэй 9 хэлээр чөлөөтэй ярьдаг тухайн цаг үеийнхэн хамгийн өндөр боловсралтай сэхэтнүүдийн нэг байв. Мөн үүн дээр нэмээд гоо үзэсгэлэн давхар нэмэгдсэн нь түүнийг маш хүчрхэг түүхэн дүр болгож өгчээ. Тэгвэл 3 дугаар гол шалтгаан нь Клеопатра бол ирчүүдийн ертөнц дэх цорын ганц эмэгтэй тоглогч байв. Газар дундын тэнгисийн бүхий л хүчрхэг улсууд Ромын легионы хөлд татгалагдсан унаж байсан тэрхүү харгас 900-д ганцхан эмэгтэй Ромын хамгийн хүчрхэг 3 удирдагчийн тэдний амьдрал үхэлд шууд нөлөөлж эзэнт гүрнийг дотроос нь задлах шахаж өөрийн улсаа 22 жилийн турш тусгаар тогтносон хамгийн баян чинэлэг байдалтайгаар авч үлдэж чадсан юм. Клеопатра түүхэнд хохирогч болж үлдээгүй. Тэр ирчүүдийн бичсэн дүрмээр тоглоогүй. Харин өөрийнх нь дүрмийг дэлхийн хамгийн хүчрхэг ирчүүдэд тулгаж чадсан онцгой нэгэн байв. Хэдийгээр түүний эзэнт гүрэн мөхөж бие махбод нь устдаж үгүй болсон ч түүний нэр хүн төрлөختний ой тойнд хизээж балархааргүй сэлэгдэн үлдсэн юм. Энэ бол зүгээр нэг хайр дурлалын романсын түүх биш. Харин дэлхийн түүхэнд хамгийн агуу улс төрч хамгийн агуу стратегч эмэгтэй бодит түүх байв. Ингээд манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан сонирхолтой байсан байх гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.